Эхний мэдээг хүргэе. Эмч эрүүл мэндийн ажилтнууд цалингаа 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж энэ сарын 13-нд ажил хайхаар боллоо. За тэд эх 7 хоногийн пүрэв гарагаас өмнө засгийн газартаа тохиролцоонд хүрэх боломжтойг мөн илэрхийллээ. Аливаа эмчин гэрээ хилцээрээр л шийдэн штэ. Одоо хилцээрийн ширээнд суугаад талууд одоо тохиролцоод одоо ямар нэгэн байдлаар бид нар ч гэсэн одоо 3.5 дээрээ л байр суурь бат байгаа. Гэхдээ одоо улс орны эдийн засаг гэдэг одоо засгаас юм уу гаргаж ирж байгаа тооцоол юм дээр бол бас сонсъё, үзье, ярилцъя, хилцээний төвшөнд одоо шийдвэр яаж гарах нь. Тэгээд эмч ажилтнуудаас асууя. Тэгээд тэдний санал онолыг сонсч одоо шийдвэрийн гаргана шүү дээ. Эмч ажилтнууд бол ажил хаялтыг ерөөсөө хүсэхгүй байгаа. Тэгээ энэ 5 хоногийн дотор одоо төр засаг ямар ч байсан эрүүл мэндийн салбарынханд анхаарч одоо ажил хаяггүйгээр энэ тавьж байгаа шаардлагыг биелүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Ажил хаягтай тулвал хүнд өвчтөнтэй харьцаж байгаа яаралтай тусламж, өвчтөө хүнтэй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилд ажил хаях ирэхгүй. Харин амбулатор болон одоо өрхийн ухаанч гэдэг юм уу тийм ээ эсвэл жижигэрс болсон эмнэлгийн ажилчид ажил хайж болно. Тухайн ажил хаялтад улсын хэмжээнд 100 гаруй байгууллагын 7000 гаруй эмч ажилтныг нэгтгэе илэрхийлэн гар үсэг зурсан байна. Харин эрүүл мэндийн зарим үйлчилгээ хязгаартуулж иргэд төлбөр төлөх болсон. Ийм цаг үед эрүүл мэндийн салбарын санхүү төсөвт анхаарч иргэдэд ээлтэй, ажилчдад хүртээмжтэй төсөв батлаасаа гэж тэд хүслээ. Эрүүл мэндийн салбарын ажлагчдын цалинг 10-аас 15% нэмэгдүүлэх асуудал байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан дээрээ бид одоо хулгай хийдэг үү, зөв зарцуулдаг, жинхэнэ одоо өвдсөн усуудад хэрэгэлдэг байж чадваас бид зөндөө мөнгө хэмнэх боломжтой. Түүгээрээ дамжуулаад гүйцэтгэл дээр нь коэффициент нэмээд эрүүл мэндийн салбарын ажилтнын цалингаа нэмэх 15-аар зогсохгүй нэмэх боломж байна. Энэ одоо тавьж байгаа саналыг одоо яг энэ бүх төвчний үйлдвэрчний эвлүүлэгчдэр эмч эмнэлгийн ажилтнууд одоо хүлээн авах боломжгүй. За энэ хэмжээний цалин өсний нэмэгдэл нь одоо энэ инфляцийн өсөлт, энэ эдийн засгийн одоо хүнд хэцүү нөхцөл байдал, ажилтан албаагчны цалинг одоо бодитоор нэмэгдүүлэх хэмжээний одоо дүн бол биш. Тийм ч учраас одоо засгийн газрын төвшөнд одоо мөн улсын хурлын төвшөнд яг энэ улсын төсвөд тусах боломжтой санхүүгийн болоод төсвийн одоо саналуудыг бол яаралтай ирүүлэх хэрэгтэй байна. Багш нарын ажил хаялтад зэрэгцэн эмч эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд цалингаа 3.5 сая төгрөг болгохыг хүсэн шаардаж сул зарсан. Ингээд өчигдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн албаны гүйцэтгэх зөвлөл хуралдаж өнөөдөр өглөө эрүүл мэндийн яамны тухай хурлын тогтоолыг авсарган албан бичгээ хүргүүлсэн байна.